Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимээ нэрэ тийм те. Ямар ч ярэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. За сайн байцгаана уу? Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр яг одоо нэгдүгээр студиэс хөтлөгч Эрка Заяа очроо Ара Монголын алдарт найруулагч Мизу нарын хамт бэлэн болсон байна. Манай том өрөөний бөөдөн дээр яг одоо эрхэм сонсогч та бүхэнд автаа морил хэмээн урьж байна. Бидэнтэй шууд холбогдох утас бол 9986 1045. За тэгэхээр 86 1045. Бүгдээ сайхан чөлөөтэй ярилцъя тийм ээ. Өнөөдөр сайхан өнөөдрийн сэдв бол үнэхээр чухал сэдв байгаа. Тэгээ энийг Эрка хэлэх байх гэж би бодож байна. За тэгье. Өнөөдрийн сэдв бол бидний одоо болзооны тухай ярина. Гэхдээ ер нь бол сүүлийн болзооноос эхлээд ярий заяа. Хосын болзооны одоо санаа манаа ер нь яадیں те. Ер нь хосын болзоо хийх ёстой ч юм уу гүү ч юм уу те. За тэгээд болзоон заавал байх ёстой элементүүд юу вэ гэдэг. Одоо болзоотой холбоотой болзоог тойрсон одоо жив юмнуудын тухай ярья. Ярьж үгүй те. Яг нь ер нь ингээд за хоёлаа болзъя гэж одоо яг ингээд чухалчилж нэршил хэлж ингээд яг болзож байгаагүй ч гэсэн ер нь яг цаагаараа нэг юм талт мэдрэмжээр ингээд гэр бүл их нэртэйгээ бол хоёулахнаа болзож ирсэн юмнууд бол зөндөө байдаг юм байна л та. Сая хэсэгэн бодоод үзлээ. Жишээ нэг хоёулахнаа хүүхдүүд олон хүүхдтэй ялангуяа хүмүүс бол те хүүхдүүдэд орхичод хоёулахнаа яг ингээд Монголынхаа хөдөө мөдөөгөр ингээд аялах ч айгүй гоё юм байлээ. За. Ер нь бол үнэхээр гоё. Бас нэг болцох арга уу? Тий, тэрийг одоо ингээд буцаагаад ингээд бодглохлоор одоо би чинь хар зүрхний хөхнөрлөө очижсэн гэж тех нэртэйгээ хоёулахнаа нэг өмнө ярьжсэн. Тэрийг одоо ингээд буцаагаад ингээд бодонгод айгүй гоё санагдаад байгаа. Тэр мэдрэмжийг дахин авмаар ингээд ийм гоё санагдаад байгаа. Тийм учраас аль дээр нөгөө ярьсан цагаас хойш би их нэртэйгээ яг сүүлийн хэд хоног юу гэж яриад байгаа вэ гэхээр хоёулаа одоо нэраа хөвгттэй ч 3 сартай. За тэгвэл 12 сар гаргаад 1 сард хэдтэй болно гэсэн үг манай хөвгт. Тэг баг 6 мургаан сартай болчих юм уу? За тэнгууд нь манай хадам ээж өдөр манай юу 6 вэ? Баг 9 сартай болчих. Том болчихно гэсэн үг байхгүй. Хөхнөөсөө гарчин баг тийм байна. Баг бор хоолнд ер нь тэгэхээр нь ингэж бодож байгаа шууд Монгол яг юм өвөл байхад байгаа шүү дээ. Өвөл яг юм байж хатна. Битэр юм шинэ Вьетнам руу ч юм уу Тайланд руу одоо хоёулахнаа аялье гэсэн юм төлгөө гаргачихдаг. Одооноос эхлүүлэн яах вэ гэхээр мөнгөө хоримтлуулж эхлэе гэдэг энэ ярилцсан. Саяхан ярилцсан. Яг одоо миний хувьд бол одоо их нэртэйгээ ингэж болцох нь хамгийн чухал байна л гэж бодож шүү. Болцоо гэж яг юу хэлээд анд хоёр? Харин тийм. Харин саяны хэллээ. Чи болохоор их нэртэйгээ хоёулахнаа явахыг болцоо гэдэг. Болцоо л гэдэг. Чиний харин одоо хэлж чадахгүй болчиход байна. Яг ингийн болов нэг бүр палаж өмсөөд бүр ингээд яг өмсдгүү хувцснуудаа өмсөөд бүр юм явахыг хэлээд байгаа юм болоо. Наадах чинь надад жоохон кринж санагдав. Яг нэг тэр болцохлоор нэг Америк биш үү те. Зүгээр яг ингээ хоёлаа яг өөртөөхөө гэртээ өмсдөг хувцнууд тагаал тэгэл гоё хамтдаа юм үзээд ингээ явах нэг гоё эко юм шиг санагдаад байдаг шүү дээ. Яг би тэр нэг юм яг юм пижак өмсөл нөгөөт нь ягаал тэгэл нэг дарс марс тавиал те. Яг болцоог яг тэр утгаар нь ингээд нэг юм одоо нэг мөнх дэмбэрлэхгүй эдрийг нэг харуулад байгаа нэг тиймэрхүү болцоог яхлаа надад жоохон энд бол яг хувь хүнийхээ хувьд яг тийм болцоог л нэг хүсдэггүй би. Чи бол тэрийг болцоо гэхгүй ба шүү дээ. Чиний болцоо болохоор хоёулаа л байхыг хэлээд байна. Тэгээ хоёулаа гоё түүх бүтээж, дурсамж бүтээж ингэж явах үү? Заагийн хувьд. Миний хувьд бол болцоо гэдэг чинь яг болцоо гэдэг утга агуулгаараа бол яг очрог эсрэг юм байна. Тэр түрүүний нэг гаргах зориулалт юм гаргах. палаж малаж амсөөлөө. Палаж энэ өмнөд энэ хамаагүй шүү дээ. Хамгийн гол нь мэдээж зүгээр гэрээ хувцтайгаа явах чинь бас нэг болцоо биш байхгүй юу? Болцоо гэдэг чинь арай өөр. Миний хувьд бол арай өөр. Харин яг нөгөө нэг өөртөө хамтдаа байгаа нөхцөлд бол тэр чинь гэр бүлийн цаг болчиход байна шүү дээ. Хамтдаа байх, зориулалт гаргах. Болцоо гэдэг нь болохоор тухайлсан цаг гаргаад хоёулаа болцох уу, болзоонд явъя. Хоёулаа ингэж гэрээсээ гадуур өөр юм хийх гэдэг шүү дээ. Тэрийг болцоо гэж хийдэггүй зүйлээ хийх гэдэг. Ястаа тогтмол хийдэггүй зүйлээ хийх
хийхийг л ер нь болцоо гэж би ойлгоод байна. Тэрэндээ зориулалт гаргаж бэлдэх, тэрэндээ зориулалт гаргаж одоо төлөвлөгөө гаргах, тэрэндээ зориулалт гаргаж цаг гаргах энэ бүхэн чинь болзооны гол агуулга нэдэг баг. Тэгээ аль талыгаа хүндэлж штэ. Болзоо гэдэг чинь ер нь хосууд болсны дараа гэр бүл болсны дараа жишээлх юм бол нэг их тэгж яригддаггүй асуудал байхгүй юу? Хоёул болзъя л да гэж нэг амар гараад яриад байдаг штэ. Харин гэр бүл болохоос өмнө яригддаг зүйл. Тэгэхээр нөгөө нэг яг гал халуунаараа зөвхөн хоёулахна бие биендээ зориулдаг байсан үедээ энэ айгүй их яригддаг асуудал байхгүй юу? Дөнгөж үргэж байгаа асуудал ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ нь өөрөө тийм гой мэдрэмж өгөх гээд байхгүй юу? Тийм учраас зарим тохиолдолд болцож байгаа үедээ нэг гэрээс гардаггүй ч юм уу те. Одоо ажилласаа тараад тустай юу? Ажилласаа тарангуудаа хаалгаа тогшиж могшоод ч юм уу те. Зүгээр яг нэг яагаад ч юм байнг ингэж байдаг зүйлийг биш. Нэг өөр зүйлийг хүсгэж гэж болзъя л доо гэдэг үг гарч ирдэм болов гэж бодож байна. Анхны гэдэг тэр нэг сайхан цаг үеийг анхны тэр нэг бүр нэг одоо муухай болчихгүй л дээ. Яг гихтээ яг тийм анх мэдрүүлж исэн мэдрэмжүүдийг өгөхийн тулд болцоо гэдэг зүйл гарч ирдэм болов гэж боддог. Тэгээд яг үнэ. Одоо миний хувьд болохоор жоохон стрим аялаллаар болцох айгу дуртай байдаг л гэсэн үг сонирн байна тий. Тэгээд тэрнээс нөгөө нэг яг одоо сая заягийн ярьдаг нөгөө агуулгууд бол миний эсрэг биш болчихж байгаа. Яг л дагуу болчихжин тий. Гэрээсээ өөр газар, өөр зориулт гаргаад, цаг гаргаад, хөрөнгө гаргаад одоо би ч нэг гадаад руу одоо он гаргаад их нэртэйгээ аялаа гэсэн төлөвлөгөө гаргачаад байна шүү дээ. Энэ чинь хүртэл яг л ер нь яг адилхан нэг шугамл ярьж гин гэсэн үг л дээ. Яг миний хувьд яг нөгөө нэг хамгийн анх нөгөө дөнгөж ингээ гэр бүл танилцаалтай нэг юм мундаг дарс марс ягаалтай. Яг тийм болцоог дахиад ингээд тойл хийдэг гэсэн юм уу? Уу яг тэгжүүлэг хийх биш. Хамгийн анх бол одоо жишээ нь би одоо их нэртэйгээ болцож те эхнэрийнхээ төрсөө төрөрлөө явуулаа тэр чинь нэг болцохын тулд би нэг мөнгөгүй авч мөнгөгүй ажилгүй тэгээ шууд явуулсан ихчийнхаа нөгөө нэг хевс дороожиг тухай чи 5,000 төгрөг их үнэтэй мөнгө их мөнгө байсан юм. 5,000 төгрөг ингээд угааж өгөөзөө. Дороожинс бүр амар халтар болсон догоож 5,000 аваад тэгээд яаж анх ер нь тэгж зориулж өрнөл болцож ирсэн байхгүй. Юу гарын орон энэ гэж дуудажсэн биз дээ тий. Одоо болохоор яг хүүхдүүдтэй болчихлоор яг хүүхдүүдээс өөр газар тэгэл гой нэг юм түүх дурсамжийг хамтдаа бүтээгээл явуулгаа юмсан. Гэр бүлтэй болчингууд хүүхдүүд байхгүй л олол болцоо олчихж байгаа байхгүй. Машинтаа өнгөрүүлж байгаа одоо машин дотор хоёулаа суугаад зүгээр хүнсээ цуглуулсан ч тэр чинь баг болцоо олчих гээд байгаа байхгүй. Гэхдээ болцоо гэдэг утгаараа үг нь өөрөө яг тийм нэг чамин өнгө байгаа байхгүй. Тийм ч учраас нэг зориулалт гаргах хэрэгтэй болчиход байгаа. Гэхдээ яа харахгүй гэр бүлтэй болоод хүүхдүүдийнхэн тоо нэмэгдэхийн хэрэг болцоо гэдэг нь хосуудын хувьд нэрээ үнэхээр хүнсээ цуглуулад явсан ч гэсэндээ тэр чинь болцоо болчиход байгаа. Одоо би ингээд яг нэг бодохоор энэ сэдв бол надад бас чангал юм байна. Сүүлийн болцоо нь хизээ. Харин тий. Би ийм байна. Гэрлэгээс өмнө би тэр их болцож исэн юм уу гэж бодохоор байхгүй байхгүй. Би амар хогийн залуу байсан байхгүй. Чи надтай суу гэл заа гэж. Гүй ингэсэн. Тухайн үед ч одоо жоохон ч байж л те. Тэгээд нөгөө өстэй очрог хэлдэг шиг нэр мөнгөчгүй байж. Тийм болохоор нөгөө нэг заалгана. Хоёлаа баяраханд очихоо. Тэнгөө нөгөө чи. Тэгээл та. Худлаа дуртаал та. Тэгээл та гэд. Бид тэр чи хоёлаа нэг нэгэндээ ингээд яг сайн гэж ингэж яахгүй мөртлөө ингээд нэг нэгэндээ ингээд татагдаад байгаа шүү дээ. Баярах руу явахын тулд 30 минут алхахдаг байхгүй талдаа. Гэтэ яг 30 минут алхахдаг газар бид тэр жирээд л алхахгүй шүү дээ. Алхасаар л нэг цаг алхана. За очиод нөгөө баярахын тулд зүгээр яг очих гэж очиагүй шүү дээ. Зүгээр л шалтгаан байхгүй юу. Баярах бол зүгээр шалтгаан байсан. Тэгээд тэднийд орчоод бушуур буцаад гарахын түүс штэ. Жохон сууж байгаад буцаад гарна. Тэгээд би хөргөж өгөх нэртэй буцаал алхна. Ерөөс энэ хоорондох зайд л ингээл одоо болцдог байсан гэх юм уу да. Айгу муугаар хэлэх юм бол. Тэгэхээр би ийм муухай төсөрхөн болцдог байж. Тэгэхээр сая сүүлд харин хэвээр хамгийн сүүлийн минь болцоо. Тэр энэ хүүхдийн зур руу ингээ ор хооронд ч бас том гой ресторанууд байд юм байна. Дүүрэн болцсон штэ. Би тэрийг мэддгүй юм байна. Би ч бас их тийм ахуй амьдралын хүн юм биш үү амар балаа юм байна. Бид нар чинь нэг ахуйгаасаа салгаа болцсон юм байна. Тэгээд манай нэг одоо намайг энийг ярихаар цаомоо бүр айгу энэ яг ярка гэн. Надад манай нэг ойрын танил маань миний төрсөн өдрөөр нэг ваучер бэлгэлдэг байхгүй надад. За ярка маа энийг авч яваад та наад ресторанда хөнгөлтөөр ингээд хоол идээрэй. Тэгэхгүй юу? Тэгэхээр нөгөө ваучер харж хөөх хідэн үнэнд үн харагдчихэв. Тэгэхээр нөгөө нэг газар руу залгаад үтсэн чинь захиалга өгч очдог гин. За. Тэгэхээр нэхнэрийг би хоёлын иш явж хоол идэхүүл манайм тгийлэгч. Тэгэхээр нь би болцоо шүү гэж хэлчихлээ. Тэгсэн чинь нөгөөд чи ажиллаа тараал ирэхэд би өөдөөс нь ухтаж аваал замдаа очиод орлоо. Манай хүн ч одоо тэр өдөр болцоотой энэ төр гэ тэ
ажил руу өмсөж явдаг хувцас өмсөж яваа. Тэгэж штэ. Бас яах вэ бас нөгөө нэг байдаг хувцснууд яг нөгөө нэг ингээд цоошин хувцс аваагүй л дээ. Тийм одоо тансаглал арайч байхгүй. Тэгэхээр байгаа хувцснуудаас ингээд шилж байгаад бас нэг тийм өмсөд идэггүйгээ өмсөж байгаа. Тэгээ бас хүүгээ авчих уу гэж манай хүн өөе. Хүүе ямар төмс юм бэ? Тэгэхээр би үгүй гэлээ. Бүр яг би нэг хүүдээч биш. Тэр мөнгөндөө бодоод байхгүй. Үнэтэй газар орж байгаа. Тийм ээ тийм бас химнэлт байхгүй тэр чинь. Тэгээд орлоо. Айгу үнэтэй юм аа. Нэг код нь 200 мянга гэж байгаа шиг. Тэгээ яг нөгөө нэг хөнгөлөлттэй байсан тулдаа бас айгу хөнгөн газардлаа. Тэгээд их нэртэйгээ ингээд тийм газар суугаад ерөөсөө анх удаа тэр газар хоолдож үзлээ. Ингээд яг хоол моол нь яг тийм супер таалагдсан юм бол байхгүй. Гэхдээ бас хүнд бас өөр мэдрэмж өгд юм билээ. Хүү ингэ суугаагүй ямар утцсан юм бэ энэ төр гээл би тэр тийм ярьлаа. Тэгээ би ихнэр намайг тэгж байна. Менюнийх нь үнийн битийг хараад зүр сайхан ингээд бийж сул тавиад ингээд хоёлоо зүгээр л enjoy the moment гэдэг байгаа шүү дээ. Яг энэ цаг үеэ мэдрээд ингээд сайхан гоё бай. Тэгж байх гэж л оролдлоо. Тэгээ чатаагүй чанга юм байт юм байна. Тэгээ татганаад ерөөсө болохгүй л юм. Ер нь татганд юм байна. Би их хогийн татганаар навшаа шүү ер нь бодсон чинь өөрийгөө би аягүй ойлголоо. Би ер нь болцож чаддгүй юм байна. Тийм романтикч биш юм байна. Тэгээд нэг жоо төлөөдүүл юм байна. Тэгээд би одоо очроо шиг юм гоё аялал маялал зохиох хэмжээний бас уужуу 50 сэтгэл хэрэгтэй л юм байна надад. Нэг юм гоё. Үгүй энэ чинь хоол идэхэд ингэж байгаа юм чинь аялалд явах юм бол бүр тэнэгтэж алдах юм байна уу? Тэнэгтэж өгнө. Үнгүү кофег нь уучил та хоёлаа антар гэ тэнэгтэж магадгүй юм байна би. Гэхдээ яг нэг гэр бүл болоо хүүхдтэй болцсон ч гэсэн бас голоор нэг ийм болзаа гаргал зүгээр юм шиг байгаа. Би нэг удаа их нэртэйгээ цуг юм одоо тэг чи 3 хүүхэд гарцсан байлоо. Ямар ч ихний 2 хүүхэд гарцсан ч байлоо. Тэгээд нэг хосын сургалт гээд юм суусан байхгүй. За тэгэл эрэгтэй эмэгтэй яриад эрэгтэй тустай яриад эмэгтэй тэгэл суусан хамгийн төгсгөл дүгнэлт нь болонгууд ингээд ширээн дээр сууж байгаа нэг нэгэндээ захаа бичээтэй. Тэрийг ингээд би биэндээ уншиж өгөөд тэг гоё гарын бэлэг мэлэг өгөөд. Хоёулахнаа нэг ширээн суух юм уу? Тий, ер нь олон хосууд байгаа. Тус-тустай. Тий, тус-тустай. Тэгээ өөдөөдөөс ихнэр дээр харцсан. Тэгсэн чинь яг тэрэн дээр би бүр амар уйлжсэн баг. Яг ихнэр ингээл намайг те миний хайна нэ тэрэ да гэсэн. Би бүр ингээд уйлал. Тэгэнгүүт яг яах вэ нөгөө би яг Монгол хүн гэдэг утгаараа нэг одоогоо ингээл гонж маш тийм болцоо нэг актер гэрийн санагдаад байдаг гэдэг штэ. Гэтэл яг тэр чинь ингээд дотор хоригдлогдоод Монгол хүний 90 хүний дотор хоригдлогдоо яваад идэг юм шиг байгаа. Сэтгэлээ нэг илэрхийлж чадахгүй те ил гаргаж чадахгүй. Гэтэл яг тийм сургалт тусгаал нь тийм сургалтанд сууж үдсэн чинь шууд ингээл зад өсөрж байгаа байхгүй. Уйлал. Сонирн болоо. Айгу эвгүй юм бэлээ ер нь тэгэл. Чи хүмүүсийг тэгээсэ гэж хүсэж байна уу? Яг тэгээсэ гэж хүссэггүйгээ би одоо бол ойлгох мэдэхгүй байна л та. Тийм юм ямар ч гоё юм бэлээ шүү. Гэтэ одоо хүртэл нэг тийм сургалтанд суучаад гимгүү шүү л гэж байгаа юм. Тийм байна. Цаг өнгөрөхдөө болзооныхын санаанд оруулаарай л гэж. Тий одоо яг тэгээд олон жил амьдарчгаар чинь тэгээд одоо нөө би нэрийг харцаараа байгаа байдлаараа үйлдэлээрээ тэгээд одоо илэрхийлдэг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг хамтдаа ингээ аялал зохион байгуулах журмаар л явчих гэж бодоод энэ болж өгвөл бас гол устай загастай. Хоёулаа аялах дуртай тий. Загастай газар. Сүүлийн болзоо хизээ. Сүүлийн болзоо бол одоо яг өнөөдөр болзооны тухай ингээ бодсон сүүлийн болзоо. Одоо ийм болзоонууд нь бол зөндөө шүү дээ. Хоёулаа хамтдаа цуг ингээ комеди үзэх нь голдоо дахиад идээд ингээ суух мохол хар мянга. Бүсүүлийнхэн ч санахгүй тий. Зориулттай бүр хойлохнаа ингээд гоё ингээд явсан юу бол одоо тэр хэдэн жил 5 жилийн өмнө юм уу да. Хар зүрхний хөхм нуур муурлуу ингээд явж ирсэн. Тэр л их гоё. Тэгээ тэрийг одоо буцаад бодонгууд гоё сэтгэл дахин мэдэрмээ төрөөд нь шүү. Хоёул нь тийг санагдаж байна тий. Тий. Ихнэрт яаж санагдаж байгаа мэдэхгүй. Би нэг яг яаж санагдаж байгааг саяхан асуугаагүй учраас надад бол тэг санагдаад байна. Гэхдээ ер нь гэрт яригддаг асуудал л да болцъё л да ойр болцоог юм биштэй болцох юмсан. Болцоо гэдэг мартлаа штэ. Нэг болцох юмсан болцчвал те гэдэг яриа ер нь болдсон штэ. Тэгэхээр яхаараагүй том өрөөнд яригдах бас нэг сэдв байхгүй. Сүүлийн үед зааж гараа би хоёр ч одоо яг бас болцоогүй айгу удаж. Маамаага дөнгөж үлгэдэж аваад нэг удааг байгаа штэ. Хоёрхан настай штэ те. Тийм. Тэгээд яг болзоонд яваагүй нэрээ үнэхээр удаж байгаа юм байна. Ястаа яг болзоо гэх юм бол гэрээсээ гарахтаа л арай өөр гараагаасаа барайл те. Арай өөр хувцс өмсөж гараал хоёр өөр унаагаар явдаг бол унаа нь нэг болоод ч гэдэг юм уу те. Тэгээд одоо эртнээс яг төлгөө гаргаад яг ийшээ ор энэ хоолыг идэ тийм
кино үзээч гэдэг юм уу эсвэл өөр юу хийх үү гэдгээ төлөвлөдөг ч юм уу те. Тэгээ би тэрийн төлөвлөгөө чинь баг 7 хоногийн өмнө зарим тохиолдолд баг 2-7 хоног сарын өмнө гарах ч тохиолдол би яагаад гэвэл нөө хүүхэд харах хүмүүнээс шалтгаалаад те ингээ дараагийн хүчин зүйлүүд их олон л доо. Би тэрийн хамгийн сүүлд болцсон гэвэл намар. Өнгөрсөн намар. За амжилтсан биз дээ. Тоглолт үзсэн байхгүй юу? Боо. Камертоны оюун тоглолтыг асаа циркэд үзээд тэгээд тэр нь бүр ингээд 3 хүүхдээ үлдээгээд тэгэхэд ч одоо жижиг мжигч арай балчир байгаа шүү дээ. Ээж байсан. Үгүй байгаагүй. 100 яаж аргалсан? Намар 100 гиш 8 сард боллоо. 6 сард ч дээ. 6 сард боллоо. Хэрэв камертоны төрсөн өдөр нь бол. Тийм камертон түвшээ төрсөн өдөр биш. 24 ч дээ. 24-нд ч дээ. 6 сарын 24-нд чинь. Үгүй 8 сард болсон юм аа. 8 сард илүү 9 сард илүү болсон юм. Тэгээ тэр тоглолтыг үзсэн. Тэгээ тэгэж үзчихэд гараад явах. За тэгээ тэр машин хүртлээ алхах малах тэр мэдрэмж чинь бол одоо ирнэ мартагдахгүй байгаа штэ. За. Тэгээ ер нь анх болцчихсон болзооны алхаа одоо хэдэн километр алхсан хаанаас хаан хүртэл одоо хүртэл мартахгүй. Хоёр ер нь хоёулаа тоглолт үзэх дуртай юу? Үгүй банк тоглолт үзэх нь ч бас хайшин. Зүгээр л нөгөө игзэгэнд таарсан л ахгүй юу? Тэгээд яг камертоны бүх дууг мэдэж таарж исэн. Тэгээ хоёулаа яг ингээд үзэхүү гэд яг нэг игзэгэн ч гоё таарсан. Тэгээд ороод үзсэн. Бүх дууг нь хамт дуулсан. Би рүүгээ харж марж дальжган ч өгсөн. Тэгээ ер нь яг болцоо гэдэг зүйл болцоо шүүгээ хэлснийхэн дараа ингээ те тэр мэдрэмжийг авж байгаа нь ер нь за эрэгтэйчүүдэд яг тэр янз янзын зүйлийг боддгийм байгааз эмэгтэй хүн бол бүр юу ч бодохоо бэлчдэг байхгүй юу? Хамгийн их бодож байгаа бодол нь ерөөсөө нөхөр нь тэр болцож байгаа залуу ч юм уу те тэр залуу л ингээл тэр залуудаа гоё харагдчих юмсан тэр залуутайгаа хамтдаа тэр гоё мөчийг өнгөрүүлчих юмсан нөхөртөөгөө хамтдаа ингэчих юмсан гэл гэдэг зүйлүүд өрнөн яг тэр үед л тэр хүүхдүүд бас жоохон хойшилчихна яг хөө ингээ хараараа ингээрэ тэгэрэ гэж мартмаар те эмэгтэйчүүд өөр юм байна. Цоо мартаж чадахгүй заяа хүүхдүүдийг бол цоо мартаж чадахгүй штэ яаж ээж нь унтсноо ингэснөө тэгснөө за унтсан гингүүт нь за сайхан болчихдаг 10-аас хойш бие тавина штэ Манайс бол одоо мөнгөө л одоо шүү дээ. Харин тийм ирчүүд одоо яг за мөнгөө яах вэ ийх үү гэх. Гэтэ энэ сонио энаараа одоо шин би ингээд яагаад ийм одоо ийм яг аялал те ийм стрим ийм болцоонуудыг одоо чухалчлаад байна гэхэлэр нэг юм байгаа даахгүй. Одоо хүн хүний онцлог өөр л ах л да. Яг ийм тоглолт моголт үзэхтэй. Тийм энэ би айгүй дурггүй байхгүй. Харин чив дээр энэ тал дээр айгүй төмс байгаа байхгүй. Яг мэдэж байгаа. Төмсөнтэй одоо чи ганцаараа төмс үйж магадгүй. Би яагаад ингээд дурггүй байгаа шалтгаан чи яагаад дурггүй байгаа шалтгаан дараа нь хэлээрэй. Би чи нэг хөдлөлт хийдэг болохоор би нөгөө нэг энэ тэнд нэг ивент дээр ингээд дандаа нөгөө нэг дууч дууттай ингээл таараад тэдний дууг сонсоод баг ингээд өдөрт баг хэдэн удаа сонсоод байгаа те ингээл баян тэр эдийг ингээ мөнгө төлөө дахиад үнгүй үзэж байгаа юм аа. Дахиад мөнгө төлөөд үзнэ гэхэлэр чи бас надаа нэг юм тэгээд хоёр болзоо гэдэг чинь хоёр талаасаа бодох хэрэгтэй байхгүй юу? Зөвхөн өөртөө бодоод байгаа байхгүй. Одоо жишээлбэл очроо ингээл өдрөө болгон тэр яг алдартай хүмүүстэйгээ тааралдаал дуу хуурын сонсоол ингээл баг найз нөхөд болох нь холгуул ингээл байгаа хэрнээ гэрт ихнэр нь бас тоглолт үзмээр ээж болно шүү. Харин тий. Гарч ормоор ээж болно. Тэр бодохгүй байгаа юм да. Ядаргаа гэл. Тэгээд нөгөө нэг юу яадیں۔ Ирчүүдийн нэг алдаа нь юу гэдэг гэхээр болцыг ингүүтэй. За тэр тэнэгтэй, энийг хийвэл тэнэгтэй. За энэ өстө дими яхаа. За хоёлаа энэ дэр баг гэдэг ч юм уу. Дөрүүлээд өөртөө санаагаа ичдэг байхгүй юу? Тэгэхээр яах юм? Ард нь нөгөө төмс царайсан нөхрүүдийн ард чинь тэгээд нөгөөдөө арай жоохон зөөлрүүлдэг гэж хэлж болохгүй тий. Үсэж байгаа ихнэрүүд нь за тийм ээ тий. За дараа болох уу? За энэ удаа зүгээр гэртээ ингээд өнгөрөөч идөөч гэдэг юм уу? Ингэсгээд өнгөрдөг байхгүй. Тэгэхээр болзоонд ямар нэгэн байдлаар хоёр тал хоёулаа биенийхэн санааг дэвшүүлэх хэрэгтэй. Хин нэгнийхэн санааг шууд эхлээд сөргөцсөн санаа гаргаж ирэх нь хамгийн тэнэг болзооны төлөвлөгөө гаргах гэж байгаа бол манай ихнэр тоглолт үзэх дуртай байгаа байхгүй. Би одоо түрүүн заяаг ингээ хэлэхээр би асуусан тэр юм очтой байхгүй. Манай ихнэр тоглолт үзээд нэг тэр камертоны манай нөхөр бол тоглолт нэгт үзэх дуртай биш ээ. Над шиг тийм амар нээлттэй төрлийн хүн биш шүү дээ. Юу байхгүй. Би яагаад би дургу гэхээр тэгтэл намайг харж гоё ах шиг харагдсан шүү дээ. Би ийм шиг ингэсэн. Нэг тоглолт үзэхгүй юу? Би чинь тоглолт үзэх дурггүй. Юуны тоглолт юуны хэлмээргүй байна. Муухай. Одоо байгуулгын одоо хамтлагийн нэр хүнд шүү дээ бас тэр чинь. Муухай юм уу? Тий. Гэхдээ муухай ч яах вэ? Фейлтчихгүй юу үзсэн чинь тэр тоглолт нь ингээд нэг үнхээр таалагдаагүй байхгүй надад бүр цагийн гарц мар санагдаал. Би бүр үзэж явахдаа унтаж мунтах га тэнэгтэж өгсөн шүү дээ бүр. Уул нь миний сонсдог хамтлаг. Гэхдээ би бүр ингээд үзсэн чинь бүр өөдаад сүүлдээ уурч хөрөх шиг. Тэгээ би бүр ингээд ийм дотроосоо ингээд нэг ийм тоглолт гэхээр л ингээд
гэт бодогдоод тахгүй одоо. Гэхдээ тэрнээсээ гарах хэрэгтэй л дээ. Тэгсэн чинь манай эхнэр харин хамгийн гол нь нөгөө нэг болтын тоглолтыг стадионд үзээд бүр супер байсан гэдэг аахгүй. Тэгээ тэрийг ингээ яриад байгаа. Харин тийм мэдрэмжүүд гоё баха. Тэр тоглолт за манай сонсогчд мань болохоор яг одоо 9986 1045 дугаарлуу шууд залгаж орж ирээд яг тэр тоглолт моголт үзэх болцоо ч юм уу эсвэл өөр ямар төрлийн болцоо байна. Тэрний мэдрэмжүүдийг тийм ээ хуваалцаарай гэж би бас хүсэж байна. Тэгэхээр бид гур бас гурвалхны яриад бол бас жоо уйдгартай болчихно. Тэгэхээр манайх хүмүүс оролцоод яг үнэ. Шууд залгаад ороод ирээрээ те. Ер нь болцоо гэдэг үг чинь өөрөө яг ингээ хамт байя гэдэг үгнээс арай тусдаа хэлэгдээд байгаа учраас бид нар нэршлээ өөрөө ч гэсэндээ бодох хэрэгтэй байхгүй. Тийм учраас эрэгтэй эмэгтэй аль аль нь ингээд зориулалт гаргаад цаг гаргаад төлөвлөгөө гаргаад үүн дээр нь ч гэсэндээ аль аль нь дэмжиж өгөх хэрэгтэй. Эрэгтэй нь үнэхээр дургу байхад чинь бас үгүй ингэмээр л байна гэж зүтгээдээвэл бас нэг тэнэг. Бас тийм тий. Эрэгтэй ч гэсэндээ нөгөө эмэгтэйгийн санаа бодлыг бодохгүйгээр надад таалагдахгүй байгаа юм чинь гэж зүтгүүл бас балаа. Гэхдээ тэгтээ бас туршиж үзэж болох юм байлээ. Тэгээ яг мэдээж ярилцаж үзэж хагаад окей болж гинэ гэвэл туршиж үзэж болно шүү дээ. Тэрнээ ямар ч одоо би бол бодоол энэ 101 тоглолт үзэх стол юм байна гэж бодож байна одоо өөрийгөө. Би Лослын болдоотрын тоглолтыг л үзэндээ. Тэр үнэлэх таал. Хизээ хэлээ. 8 сарын амьд санагдсан. 8 сарын хэдэн 9 сар. Бүр 9 сар л. 9 сарын хэдэнд байсан баха. Гэхдээ энэ зунжанга тоглолт болдоо шүү. Тий. Ямар аль нэгийг үзнэ. Энэ одоо хуваар нь бүр гарсан байсан шүү. Та хоёроос асууя. Чадвар уу юу вэ те? Одоо шинэ магадгүй манай ихнэр ингээд тоглолт үзэх дуртай байсан байж болох юм тийм ээ. Зэ. Тэгээд нэг миний нэг дуртай юм чинь нэг юм аяллаар те ингээд одоо ингээд дотооддоо ч юм ингээд аялж болцохыг хүсээд нь штэ. Тэгэнгүүт манай ихнэр магадгүй яг тэрэн дурггүй те зөвхөн юу 9 сарын 19-нд юугээ болцоогоо төлөлөөрэй. Лослын Болдбаатаргон Тий. Одоо би эхнэрээс асуух байхгүй. Хоёлаа Тайланд явах уу? 9 сарын 19-нд Лослын Болдбаатарыг үзэх үү гэв. Тэгэнгүүт одоо сонголт дээр асуу. Тэгэнгүүт манай эхнэр алийн сонгоно гэж одоо аяллаа сонгоно. Тэгэнгүүт юу вэ гэхээр би яг зөв ингэсэн байхгүй. Эхнэрээ одоо өөрийнхөө нэг дотоод дуртай хобби энэ стрим те энэ хоббигаа нэг болгож чадсан байхгүй. Энд чинь өөрөө нэг ятгцсан тий. Одоо тэгэнгүүт нөгөө манай зайгийн хилдэг болцоонд хоёр талын хүсэл. Ямар Хоёр гоё арга байна. Чистэй гоё арга. Хоёр талын хүсэл ингээд нэгдэж хоёр талаас дуртай байх гэдэг зүйлийн зорилго нь алдагдгаа болчихж байгаа. Үнэ. Тийм бааз. Үнэн байна. Үнэн байна. Одоо наад чинь манай гэр бүлд бол зөрчигдөж байгаа. Харин тийм. Яадаг вэ гэхээр одоо ингэнэ. Сонголтоос цаашаа яриа явах болчихлоо. Манай эхнэр бол ийм заяа. Аялах дуртай. Тоглолт үзэх дуртай. Юмыг л хийх дуртай шүү дээ. Би аялах дургу. Тоглолт үзэх дургу. Мөнгөндөө би балаа гарахгүй би чинь. Яг ингэ бодохоор би бас жоохон хөлдөө гар байлаа угаасаа. Тэгээд би энэ жилээс би бүр яг нөгөө дээрээс хойш би яриад байгаа шүү дээ. Энэ жилээс би өөрийгөө үгүйсгээд боолын дүрийг өмсөөд тэр нь чаашийн тий. Гэхдээ ямар ч юм нэг юм өөрийнхөө дургу гэдэг юмудаас нэлээд олныг би ингэ татгалзаад хийж үзэх гээд байгаа. Нэг нь аялал واخхой. Тэгээд би 18-нд аялах гээд байгаа. Тэгээд яг дургуул байгаа л да. Гэхдээ яг аялалтаа бол одоо их нэртэй зориулж гин, гэр бүлдээ зориулж гин гэдэг утгаар бол айгүй дуртай байгаа. Хүүхдүүдтэй явахыг бол тооцохгүй шүү гэж. Энэ бол болцоо биш. Энэ бол зөвхөн нөгөө их нэр гэр бүлдээ зарцуулж байгаа би өөрийнхөө дургуй юмыг ч гэсэн хамаагүй хийж гин гэдгээрээ яваа. Гэхдээ энэ нөгөө болцоо гэж зөвхөн ихнэр нөхөр хосуудын хооронд байх хэрэгтэй юм уу? Эсвэл аав хүүгийн хооронд бас байж болох уу? Аав охины хооронд болно. Наад чи болно шүү. Яг тэр талаас нь одоо шинэ би охинтойгоо одоо ганц охинтой 4 хүүтэй болчлаа шүү дээ. Охинтойгоо юм болцоо гаргадаг байхгүй. Тэр чи яаж хийдэг? Одоо шинэ кофе шопт хоёлаа суун. Наад чи багхгүй юу? Тэгээд нөгөө нэг юу яа. Охинтойгоо л яг ингэчээд байгаа байхгүй. Яаж хийж байгаа төлөвлөгөө падаж юмсэн байлээ. Тэгээд очиад хүүтэйгээ бол бас болцоонд орсон гэж байгаа ш тийм ээ. Юу гэж саунд хамтдаа суусан гэх тийм ээ. За үргэлжлүүлээ яриад явах вэ. Юу яг юм болцоогоо цаашаа нэгээд. Гэхдээ энэ болцоо гэхдээ айгүй чухал шүү. Болцооч энэ гэхдээ болцоо биш байж магадгүй. Би хоёр хүүтэйгээ би нэг цаг гаргасан шүү дээ өнгөрсөн жил. Заяа санджиж магадгүй. Би өнгөрсөн жил хоёр хүүтэйгээ хамт шууд тэрэлж рүү гараад боргосон дотор очиод машин дотор ор мордсаад унтсан байхгүй морь зор унаад. Тэгээ би манай хоёр хүүхд нэг тийм дуртай биш байх гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь манай хоёрын бүр нүдэн сэргээд анх удаа жимс төвж үзээд намар уулын модонд гэдэг тэрэлжин ишээ чинь ингээл захын мод руу ороход гүзээлзэн байгаа шүү дээ. Тэгээ гүзээлзэн төлөх чинь нөгөө хоёрын чинь бүр нүдэн гэрэлтэй заяа. Одоо хүртэл тэрийг яриаст.
Тэгээ би бодож байгаа байхгүй. Би ер нь жоохон хөлтөөдөө гараа энэ да. Ер нь ийм жижигхэн нэг өртөггүй шүү дээ энэ чинь. Машинда бензин игээл дахиад очиод гомын чанж идэл машин дотор унтаал өглөө хөрөдөж байгаа юм чинь. Тэгсэн чинь би энийг хүртэл ингэж хийж үзсэндээ баярлж байгаа байхгүй. Энэ жижигхэн юм шиг мөртлөө айгүй үнцэнтэй байгаа. Тэрэн дээр тэгэхээр болзоо гэхэлэр та нар ойлгож байгаа үстэй тий. Сая бол хосууд дээр ярьсан гэр бүлийн хүмүүс дээр ярьсан чинь энэ нь ингэх гээд идэг тэр нь тийх гээд идэг гэсэн хэрнээ хөвгүүд октоодтойгоо ярьсан болзоогоо бол бүр ингээд нүдэн сэргээд ингээд ярьж штэ. Болзоо гэдэг үгний чинь өөрөө утга нь болохоор тийм онцгой байгаад байгаа байхгүй юу. Тийм учраас онцгой мүч хормыг л хайртай хин нэгнтэйгээ өнгөрүүлэх байгаад байгаа юм. Тэгээд одоо аав ээжтэйгээ болцох болцооч гэсэндээ биш үү? Бид нар өөрсдөө хүүхдүүдтэйгээ болцож байгаа аав ээжтэйгээ хамтаа нэг гараал хоол унд идэх те. Юу кино үздэг юм уу? Юу ч хийж болно штэ. Бүр сүлд манай ээж бол бүр машин дотор зүгээр миний хажууд суугаад хашаач хамаагүй машин дотор аялаад явах дуртай байхгүй юу? Гэх мэтчлэн яг нэг дуртай юмыг нь хамтдаа хийгээд тэр хүндээ зориулалт гаргаад цаг гаргагч нь бас болзоо олчоод байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр би тооёрыг нэг татгануур зангаа жоохон хоошин тавиад би тэр татгандаг нь энэ болохоор татгандаггүй энэ чи хайди. Юу тархиных нь тэр татаасыг нь сул тавьж агаад эхнэрээ ч гэсэндээ палаж өмсгöd гаргал да. Заавал яагаад ингэж гүйц өмсгөж уулаар дагуулж яваад загас очиж бариулах гэдэг байгаа ш. Яг ингээ бодит яг үнэн хэлээ те. Үнэн хэлэхэд бол хүн болгон л одоо мэдж байгаа. Одоо олон жил амьдарч байна тийм ээ. Тэр дотор ингээд жоохон кринт санагдах болзоо эн чинь цаанаа нөхцөл байдал маш олон тийм шалтгаанууд байгаа. Зөвхөн нөгөө нэг бүгд ийм яг нэг юм зутгацсан юм шиг адилхан байх тексттэй гэдэг юм чинь бас нөгөө түрүүний нөгөө юу шиг ял өөрүүлчихэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг түрүүнд яг нөгөө охинтойгоо ингээд нөгөө болцож гин гэдэг байгаа штэ. Тэгээд ингээ охинтойгоо ингээ бас яг тийм болзоог ингээ гаргаад ирэнгүүт айгүй нэг юм онцгой санагдаад байна штэ. Төнгөд их нэртэйгээ бас тийм ингээ кофе шопт суугаад ингээл кофе уух тиймэрхүү цагууд гарна л да ярих. Тэрийг бол чи болцоо гэж нэрлэхгүй шүү. Тэр нэг актер бүр нэг юм гоё онцгой бас санагдхаа болчиход байгаа байхгүй. Тэгээ энэ дээрээс би яг түрүүнд ярьж байхад нэг аюул гоё юм юу орж ирсэн байхгүй. Яг мэдрэмж төрж ирсэн тухайд ингээ охинтойгоо ингээ болцож молцоод ингээ байж штэ. Төнгөд надад нэг ийм эрэгтэй хүний үед ингэж төрдөг юм бэлээ. Ингээд охиныгоо ингээ том болж байгааг хараад яг л миний одоо хань ч гэсэн яг л ийм л охин байсан штэ гэдэг юм мэдрэмж орж ирдэг юм билээ. Ийм охин. Тэгэхээр миний хань ч гэсэн яг энэ одоо миний охинтой адилхан ийм гоё болзоо, иймэрхүү зүйлүүдийг хүсэж байгаа штэ гэдэг нэг ийм юмнууд ингээд охинтой аваад туссан гэж орж ирдэг болов. Надад л тэгж орж ирсэн. Тийм учраас одоо эхнэр битэрт нөгөө нэг ийм зөв кофе шопт нэг ийм юу уугаад суух нэг гоё биш болчиход байгаа учраас гадаад руу аялах ийм онцгой юмыг би бас гаргаад байна гэдэг чинь өөрөө зориулт эцтэй. Одоо би охиноо дагуулаа гадаад руу аялахаар чинь тухайн хүнд нь тааруулж байгаа юу гэсэн үг шүү дээ бас тий. Үгүй чамаг охинтойгоо гарсан гэсэн чи би ерөөс охинтойгоо гараагүй удаа. Чи охинтойгоо гараад үзцээ. Бараг 3-4 жил болсон ба шүү. Чи охинтойгоо ингээд яагаад охинтойгоо юм яриад ингээд суугаад тэнгүү тийм мэдрэмж орж ирнэ. Миний эхнэр ч гэсэн яг ийм охин байсан. Одоос тийм охин сэтгэл нь дотор нь байгаа 17 нас гэдэг шигтэй. Надуу байдаг үстэй. Тэр шиг тэгээд нэг ийм мэдрэмж олон мэлэх ингээд өөр болоод идэг юм билээ бас. Манай найзын хүүхэд нь том нь 18 таахгүй энэ жил. Тэгээд сургуульд явж илээ сая. Гадагшаа. Тэгээд би ингээд тэрийг харсан чинь нэг сонир гонигтай мэдрэмж төрөд болдгоо. Манай охин ч одоо 16 таахгүй. Одоо цаад чинь бол ингээд гадагшаа сурна гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд за 16 эх жил 17. Тэгээд эх жил бол мань хүн биднэрт олдохгүй байх гэж би бол таагаад байгаа байхгүй. Яг тэгэхээр нөгөө нэг гадагшаа явах гэж байгаа хүмүүс чинь жилийн өмнөөс одоо асуудлууд нь нааш цааш болж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр айгүй бол олдохгүй байх гэж би бодоод байгаа. Тийм болохоор энэ жил ингээд бүр нэг юм өөрийгөө хүчлээд байгаа байхгүй би. Бүр ингээд нэлээд гэр бүлийн цаг гаргая гэдээ бүр ингээд 2-3 аялал төлөвлөөд. Тэгээ эхнэр бол бүгдэнд явж чадахгүй юм билээ. Тэгэхээр би новшиж байгаа байхгүй. Нэгэнд нь дагуулж яваад эхнэрийг дагуулж яваад ажилд нь явуулчихна. Хүүхдүүдэд дагуулж явна. Нэгэнд нь хүүгүүдэд дагуулж явна. Нөгөөдөгт нь охиноо дагуулж явна гэдэг. Танаа энэ зон жоохон харалтлаа явна. Танаа охин чи одоо хэдтэй вүлээ? 16 шүү дээ. 16 гэсэн том болчихж байгаа байхгүй том болцоо. Энэ дээр нэг юм юу байдаг юм бэлээ. Охтуудтай болзоо гаргахтаа байгаа даа. Хүүхдүүдтэйгээ яг юм баг багт нь те. Баг багт нь илүү болзоол их гоё байдаг. Баг багт нь битэр их гардаг байсан. Харин тэр наад тэр ч бас их чухал. Тэгээд ингээд сая манаа нэг найз ярьжсэн байхгүй. Нилээ өөрөө бас хөгшөө. Тэгээ охин бүр том болцсон. Тэгээд охинтойгоо цуг ингээд болзоо гаргаал гоё нөхрлөөд явж исэн гэдгсэн чинь хүмүүс айгу эвгүй байдлаар хараад байсан гэдэг.
Нөгөө ч Юу жоох дагуулж байгаа. харин юуг нь охинтойгоо яваад байгаа. Тэнгүүд хүмүүс ингээд нэ сон ийм хөгшин нөхрөө хийж одоо юу залуу охинтой зүг яваад байна гэх. Тийм өнцгөр ер нь харж мараад байсан гэж байгаа байхгүй. Бас нэг янз янзын асуудал байгаад байгаа цаана. Хамаагүй. Гэхдээ тэр үл хамаагүй л дээ. Манай хүний кино яриад илээ. Тэр киног нь би бол сонирхдагчгүй кино байлаа. Гэхдээ үзнэ. Хамтаа охинтойгоо кино үзээд нэг орой хоол идчихэд гээ хэрүүдрээ. Гэхдээ арай охин гоё хувцсмсээр өдр гэлч тээ. За ямар ч гэсэн тэгвэл бид гурав бол ямар ч өөр өөрсдийнхээ дотор байгаа нэг болцооныхоо тухай те бас заримдаа ингэдэг тэгдэг өөрөөсөө үзлээ ярьлаа. Тэгвэл хэдүүлээ яг зүгээр үргэлжлүүлээд юу ярих гэж бодлоо л да. Одоо өөр өөрсдийнхөө тухай биш. Ер нь яг одоо болцоо гэдгийг яг ашигт ач тус нь яг юу гэдэг юм бэ те. Тэгээ болцохгүй байхын одоо муу үр дагаврууд нь бас юу байдаг юм бэ? Ер нь яг нийтэд нь хэдүүлээ бас хэлээ гэж бодоод байна. Тэгээ манай сонсогчдод ягаад холбогдохгүй байна те 96 10 45. 96 холбогдол ер нь ойлгомжтой шүү дээ. Хамтдаа бие биентэй зориулт гаргаж байгаа хүүхдүүд ч хосууд ч аав ээж нь ч эн чинь нөгөө нэг итгэлцэл харилцааны халуун дулаан уур амьсгал бие биентэйгээ чухал гэдгээ мэдрүүлэх тэр зүйл нь олвол яг ингээд бүрдэж байгаа гэсэн үг байхгүй юу. За тэгээд цаашлаад явах юм бол шин зүйлийг туршиж үзэж байгаа учраас энэ тань мэдхүү мэдлэгч болж болно. Нөгөө экстрим маягийн юм хийвэл экстрим маяг одоо очрог дагаад нөгөө нэг гадагшаа явлаа гэж бодоход эн чинь шин зүйлтэй танилцж байгаа учраас эн чинь очроод шин биш байсан ч гэсэн эхнэрт нь бол шин зүйл болж байгаа байхгүй юу. Гих мэтчлэн эн чинь нөгөө нэг танин мэдхүүн талдаа бас их нээлт болчихж байгаа зүйл гэсэн үг болзооч. За би бол за чи тусгач. Тэгээ дээрэс нь бие биендээ нөгөө нэг итгэх итгэлийг нь улам бүр нэмэгдүүлэх байх. Одоо жишээлбэл эмэгтэйчүүд илүү гол төлөв болзооны юуг нь санааг нь гаргаагч гэдэг юм уу эсвэл ингээд нэг чиглүүлж явдаг хүн биш байхгүй юу? Ирчүүд байдаг байхгүй юу? 100% эрэгтэйдээ итгэждэг. 100% ингээд итгэждэг учраас тэр болзоо үнэхээр гоё болно гэж итгэдэг учраас тэр нөгөө нэг итгэлцлийн асуудал бас явцдаг. За тэгээ нөгөө нэг явж байгаа болзоонууд нь штэ. Гадагшаага яваад үнэхээр амар экстрим бүр амар одоо яач ч магадгүй гэдэг газар руу явсан ч гэсэндээ нөхөртөө итгэж байгаа очроогийн эхнэрийн итгэл улам илүү батчин ч гэдэг юм уу тий аялын дараа фейлдэж болно шүү дээ бас. Тий фейлдсэн ч гэсэндээ тэрийгээ ингээд даван туулж байгаа нь ч гэсэн бас ингээд итгэлцлийн зүйл болчихж байгаа байхгүй. Фейлдэн ачахгүй тий. Дараа нь амьдралд ямарваа нэгэн асуудал туллаа гэж бодоход би энэ хүнд итгэдэг. Би энэ хүнд итгэж байгаа. Энэ хүн ямар ч асуудлын ард ингээд давж гарч чадна гэдэг итгэл нь олон дахин болцсон болзооны араас гарч ирж байгаа мэт. Надад бол бас санагдаж. Одоо яг болзооны гол зорилгын л өдөл ярьж штэ тий. Зорилго нь яг одоо зайгийн хувьд бол итгэлцэл гэж итгэлцэл бол өсөх юм байна. Тэр бол уур амьсгал байна. Миний хувьд бол ийм байгаад санагдаад байгаа. За нэг аялал маялал энэ чагсаалтаас аваа хайчээ зөө. За яг зорилго нь юу вэ? Болзоо гэдгийг аваа хайчээ зөө. Болзооноос яг гарах үр дүн зорилго яг юу вэ? Одоо энэ ийм зөө. За юу ч юу ах вэ? Одоо би өөрийгөө л анзаархад би ингээд нэг юм хамт байгаа хүмүүстэйгээ яг чанартай цаг гаргаж чадхаа бас болцсон байгаа байхгүй. Утас муцнаас их болоод байгаа. Утас ингээл сайгүй уцаа оролдож штэ. Орондоо оролдож, нойлдоо оролдож, хоол идж явахдаа оролдож те. Угсаал тэгж байгаа. Тэгэнгүүт дараа гадуур хоол идсэн ч гэсэн оролдоод байгаа байхгүй. Ингээ гадуур хоол идж байгаа гэдэг нь уул нь одоо тогтмол хийдэг биш юм шиг юм байна шүү дээ уул нь бол. Гэтэл уцаа оролдоод. Болзоон дээр болохоор уцаа оролдох баг юм нөхцөл үүсэхгүй байхаар байгаад байгаа санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр би яг юу гэж бодоод байна гэхээр чанартай цаг гэдэг чинь энэ л байх хэрэгтэй болоо даа л гэж бодоод байна. Бас чанартай цаг байхаараа ингэдэм байна. Ингэдэм байж байгаа. Би өөрөөсөө сурсан юм нь эхнэр битээр өөрсдөө айгүй их ярилцдаг, их ойлголцдог гэж боддог байсан байхгүй юу. Тэгсэн чинь битээр яг ингээд нэг 12 цаг яг ингээ зөвхөн хоёулахнаа ингээд юм яриад явах шаардлага үүссэн байхгүй нэг удаа Америкт байхад машин дотор. Тэгээд яг ингээд 12 цаг явхад битэр ингээд бүр юу эсийг ярих вэ? Бүр ингээд элдв янз юм ярьж байгаа юм шиг. Тэгсэн чинь дараа тэр хооронд надад нэг ийм бодол төрсөн. Ер нь бид нар ер нь нэгийг ойлгодгүй юм байна гэдэг ийм бодол төрсөн байхгүй. Яг тэгэхээр энэ хооронд нэг ярингуут битэр ингээд одоо энийг манай хүн ойлгоцсон доо гэж бодож исэн юм манай хүн ойлгоогүй байсан байхгүй. Жишээлбэл манай хүн миний төлөө ямар их өөрчлөгдсөн бэ гэдгийг би мэддэг байхгүй юу? Миний төлөө ямар их өөрчлөгдсөн бэ энэ хүн гэдээ би мэддэг. Тэгээд би тэрийг намайг мэддэг гэдгийг манай хүн мэдж байгаа хта гэж бодсон ч үгүй юм бэл. Манай хүн өөрийгөө ямар их өөрчлөгдсөнөө мэдээгүй байгаа байхгүй. Тэгээд би тэр үед ингээд ярьж байхдаа чи нэрээ миний төлөө айгүй өөрчлөгдсөн гэж чинь гэдэг чинь. Хэрнэ чи миний төлөө ямар их өөрчлөгдөж чи мэддэг юм уу гэсэн чинь. Гүү ахаа гэдэг чинь. Тэгээд ингээд ярьсан чинь
бүр ингээд ярьдаг юулээ ярих шаардлагагүй гэж боддог байсан юмнуудыг хүртэл бид нэр ярих ёстой байд юм бил гэж л би ойлгосон. Тэгээд зүгээр яхаа болцоо гэдэг бол энийгээ ярих боломжууд гэж байлаа. Одоо ийм нэг модель авдаг хүмүүс гэж байдаг шүү дээ. Бидний одоо дээр бидний дээгүүр байгаа одоо 50 60 настай Ахмад үеийнхэн үлгэр дуурайл ах хүмүүс те сонин ингээл залуучууд айгүйх яриад байдаг. Гэхдээ тэр дунд айгүй залуу сэтгэлгээтэй тийм бас ах ихснэр байна. Одоо надад бид нөө break time copy house үүсгэн байгуулсан нэг ах их хоёрын тухай ярьсан тест. Тэр хоёроос үнэхээр ихнэр битэр мотивац авч ирсэн байхгүй. Ах их хоёр хүүхдүүд нэг том болцсон зэ. Тэнгүүд ах их хоёр одоо ингээ гэртээ хоёулахна байдаг зэ. Тэгэд нэг нь байхгүй л өгүүлээд идэг. Нэг хідэн цаг ингээл нэг өвдөрж явах юм. Ингээ дандаа нөө одоо хормоо хийсэн цагаас хойш ирнэ. Бүх цаг хорон мөч бүхнийг дандаа хамтдаа бизнесээ хамт хийсэн гэдэг. Бизнесээ хүртэл хамт хийсэн. Тэгээд аялал маялд явахтаа хүртэлтэй ингээл одоо далаа малаад өөр ингээл нисчмэсэл иймэрхүү аялал маялуудыг хамт хийсэн. Тэнгүүд одоо тэр хоёрыг харангууд ингээд нэг юм торддог юм ахмад хүмүүс болчихж байгаа байхгүй. Тэгээд өгүүлээд идэг. Тэнгүүд би яг тэрийг хараа шууд мотивац авдаг юм билэ. Ийм л одоо те ах ихч хоёр болъё. Бас залуучуудыг дэмждэг ийм болъё гэж зүгээр. Тэнгүүд яг нэг юм яг одоо миний амьдралдаа гарч эхнэртэй гаргаж байгаа цагууд одоо чиний сайн хэлдэг шиг гоё чанартай цагийг л гоё болзоо гэдэг энэ гэдэг те. Яг энэ болзооны зорилгыг би нэг тим үр дүнд хүрэх юмсаа л гэж өөр тавьчаад байгаа байхгүй. Тэ. Тийм учраас нэг дурсамж болзоонд мэдээж ярилцлага орно тийм үү хоорондоо яр сэтгэлээ нээж ярилцах орно. Дээрэс нь түүх дурсамж бүтээн гэдэг чинь өөрөө болзооны бас салшгүй нэг хэсэг байх ёстой болов гэж би зөвхөн өөртөө хувьдаа бодоод яваад байдаг. Болзоон дээр ерөөсө байж болохгүй нэг имийг нэрлэлээч гэвэл юу нэрлэхэд хоёр. Байж болохгүй юу? Тий, энийг л бити байлгаараа гэд нэг юм нэрлүүл. Хүүхэд бол байх юм байна те. Тэгээ хүүхдээ яг хосын болзоон дотор бол те. Мууханаас. Хосын болзоон дотор зөө хориглох нэг нэрийг. Хосих юм уу юу нэр? Хажууд хосих шүү. Хосих дээр. За хажууд найзыгаа урьж болохгүй гэх. Тэр бол өстой дээр хамгийн түрүүнд шүү. Давхар болцоо тийм. Тэнийг юм битээ. Тийм төмөс байдаг шүү. Байн. Гэхдээ тэр чинь тэгээ нөгөө багасаа датцсан юм биш үү нөгөө танилцъя гэхлээр дагуулад найзаагаа дагуулад яваа. Өгшөө. Эрка мен өнөөдөр ихнэртэйгээ болцсон юм чи хүрээд ирэхгүй нэ. Хоол нийлүү гараад. Тэнгүүт нөгөөх нь очноо. Амар очиж байгаа нь бас орко. Магар. Над нэг юм төрөөд байна. Нөгөө үйлчлэгээ авч байгаа газараа муулж болохгүй юм байлээ. Одоо яг чиний сэтгэлд хүрээгүй болж болно шүү дээ. Тэр тоглолт те. Эсвэл тэр кино, эсвэл тэр хоол. Наач сэтгэл чинь хүрхгүй байсан ч гэсэн тэр болцоогоо аврахын тулд чи зүгээр ингээл гоё байл гэдэг. Наач жохол те. Маний тэрэгтэй яриад байдаг байхгүй. Амар тэнийг би надад тэр төмс арилдаг. Ингээ хоёул ингээ комеди мемд үзэл нэг дахиад мэгчсэн. Өнөөдөр ихсэж жоохон тийм болчлаа. Ингээ болчлаа ч өөрөө болцоог өхүүлээ ажиллаа шүү дээ те. Яамар тэнийг юм бэ? Зүг заяа. Зүв штэ. Энэ нэстэ байж болохгүй тийм штэ. Йоо сая амтаа хоол намтгүй байлаа те гээл тэгэхэд дотроо амтгүй байсан ч гэсэн амттаа даа гэж бодсон байсан за тийм. Гэхдээ зайгаас шууд асууч. Чи ингээд хамтдаа хоол ийцтэй. Энэ хоол махан жоохон хатуу юм аа ч юм уу. Тиймэрхүү жоохон шүүмж хэлжсэн үү? Чи өөрөө ганц нэг удаа. Би хоёултаа байхдаа хэлж байгаагүй. Йоо гэрүүлэрээ байхдаа болоод хэлжсэн. Ямар хатуу хоолтой юм бэ хүүхд идэхэд хэцүү юм аа ч гэдэг юм уу тийм. Чи тэгвэл болзоон дээр байж болохгүй ганц юм нэрлээч чиний хувьд. Болзоон дээр байж болохгүй ганц юм гэх юм бол за юу яа? Утас. Гар утас. Ингээд оролдоод иж болохгүй. Тий, хит их. Одоо нэгсэндээ болзооныхон хүндэл анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бүр уцаа ширээн дээрж тамиаргүй байна тий. За байж байгаараа би уцаар нэг яриад за байж байгаараа гэж нэг гарч ороод байн ингээ юм бичил энэ минь чи айгу төвхтэй ернийгээс хүндлэгүй байгаагийн илэрхийлэл. Уул нь ойр дотны хүнтэй байхдаа бид нар яг ингээд итгэх шүү дээ. Тэрэн дээр нь сонголт өгөхгүй те дахиад. За ингээд хараа хоёлоо одоо болцож байгаа мэд чинь тийм ээ. Гэтэ одоо яг 100 саяын гэрээ хийх гээд хүн залгаж байна. Энийг авах уу эсвэл хоёлоо өжлүүдээ ярих уу? Тэр хүн алинд нь дуртай. Араа. Таараа ингэж болсгүй шүү дээ. Өнөөдөр том өрөөн дээр болзооны талаар ярилцлаа. Та ч гэсэндээ өнөөдөр гэртээ болзооны талаар том өрөөндөө ярих байхаа гэж найдаж байна. Ойрд болзоогүй сүүлийн болзоогоо санахгүй байгаа бол одоо болзоогоо сэргээх цаг болсон байна. Радиогийн 1-р студид болзооны талаар баахан юм ярьсан Эрка очроо заяа. Найруулагч Мис байла. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Бай. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.